Па. Мистик мэр. Байгалыг онгон тансаг байдлаар нь хадгалан үлдэхийн тулд амьдралаа зориулж яваа сайхан буурлуудыг амьдралын өнгө нэвтрүүлэг онцолж байна. Намайг Зина гэдэг би 1942 онд Баян-Улгийн аймагт төрсөн байна. Расселийн Заккийн гойг баг байхад түүний эцэг их салж улмаар тэрээр ээжигээ үерт алджээ. Ингээд өнчөө өрөөсөн хүнд хэцүү амьдралын замаар бидэрч эхэлсэн юм. Тэгээд би аягүй совоо сэргэлэн тийм хүүхэд байсан. Тэр би настай эмээ өвөө нарт тэр улсуудад дандаа аргал түүж, маал зүргийг хариулж өгч, ерөөсөө худлаа хэлэхгүй. Харин тэр гэдсүүлсэл харин би хулгай хийгээд идчихдэг байсан, уучдаг байсан. Харин нэг айлын нэг эмгэн загнасан чи би эмгэндээ тэгж хэлжсэн. Эмээ та надаас битээ юм хармалж байгаа чи. Над аав ээж байхгүй, над ах дүү байхгүй. Та намайг хүүмэн гэж та өөрөвдөд намайг та надад тэр тогооныхаа хусмыг та хусаад надад өгчөөч гэж би тэгжсэн чи эмгэн уйлж исэн. Ийхүү тэрээр баг болчраасаа амьдралын хатуу ширүүнтэй тулсан юм. Энэ хөвчөнтэй танаас 7 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирж худалдааны техникумд суралцж байхдаа Султан Мурадтай танилцж байж. Найман гогт ингээд өсөж өндөө илж насан дээр одоо 90 хүрж байна уу дэв. Багада ерэн жаргаж яваагүй дандаа зовлон зүдрүү дандаа уйлж унжиж явдаг байсан. Тэгээд ярин энэ күнтэй хайналдаад хайналснаас хойш сууснаас хойш амьдрал дэшилж өргөөхтэй болж өтгөөрön дундаас 8 гогт гарсан. Расселийн Заккийн Султан Мурад гэх энэ хоёр буурай өдгөө горих тэрэлжийн их мөстэй гэдэг газар ой хамгаалагч хийн амьдарч байна. Аавынхаа хэлсэн үгэн дотроос өнөөдрийн амьдрал маргааш болтохгүй өнгөрснөө битгий мартаарай гэсэн хоёр үгийг бол энэ амьдралдаа айгүйх тэр үгийг одоо амьдралдаа айгүйх гол зүйлээ болгож явдаг. 2001 онд штэ манай хүүхдийн чинь зүрхний өвчнөтэй юм байна гэж хэлээд тэгээ би зүрхний сорохотой хүүхэд байсан. Тэгээд тэр сорохотой хүүхдийн тэр зүрх нь өөрөө томрох тусмал улам томроод байдаг юм байна лээ гэдэл. Улсууд тэгж яриад тэр эмч нар тэгж яриад энэ хүүхэд одоо даруухан эмнэлэг төсөөлж одоо мес засал хийх шаардлагатай байна гэдэг. Тэгээд бидэнд тийм мес засал хийх оролцох одоо тийм мөнгө төгрөгч байхгүй тэр үед. Тэгээд биднээс энэ бурхны хайраар би Есүс бурхныг тэр хүүхдээрээ дамжуулаад энэ бурхныг хүлээж аваад тэр бурхны хайраар тэр охин маань ээжтэйгээ хамт Канад улсад очиж тэр зүрхнийхээ эмчилгээ хийлгэж ирээд тэгээд биднээс энэ хайртай бурхнаа хайрлж хүндэлж тийм одоо хүүхдийн минь өвчнөөсөө салгаж өгснөөс хойш энэ Есүс бурхныг хүлээж авсан. Моцсыг ургуулж өгөөрэй. бас итгэс хүмүүс ирээд бурхны сайн мэдээ тараагаад манай аав ээж хоёр ингээ аврагдаад байсан. Тэгээ би тэр мөчийг бас одоо ингээ бодож ер нь ямар ч үед надтай хамт Есүс эзэн хамт байсан юм байна. Намайг ингээ төрхөөс ахуулж ер нь надтай байсан байна гэдгийг би ингээ айгүй мэдэрдэг аахгүй юу. Тий бурхан бол тийм агуу тэгээ хэний ч мдээгүй, хэний ч төсөөлөөгүй байгаа тэр зүйлийг бурхан хийж чаддгаараа эзэнд одоо талархаж байна да. Бурхан бид нарыг хайрладаг учраас бүх юм одоо ерөөсөө амар амгалан ерөөсөө бурханы амар тайван бидэнд төргөлж бурханы ариун хайр, ариун нэгүсэл тэр бурханы бүх юм бидэнд одоо
надад бол байдаг. Тийм учраас хүн ер нь ямар баныг зовлон үзээгүй байж ич хизээч тэр бурхныг хүлээж авна гэж байдгүй юм байна. Тэрнээс урд өмнө биднес ерөөсөө бурхан тэр Есүс бурхан гэж хаана байгааг нь ч мэдгүй, хаана яаж байгааг нь ч мэддэггүй тийм улсууд байсан. Бурхан дотор ингэж байгаад л хамгийн их олдшгүй ад жившин гэж ээж аав хоёроо бахархтаа. Миний амьдралын бахархал бол миний эцэг их хоёр. Мэдээж хүн эцэг ихээр л энэ амьдралд бахархантай ийм сайхан эцэг ихийг одоо надад бас өгсөн. Их эзнээ бас алдаршуулчих да. Амьдралын өнгө нэвтрүүлгийн энэ удаагийн өнгийг хайр, хамгаалалт, хөдөлмөр бүтээлээр өнгөрсөн Султан Муратын гэр бүлийн эхнийг ертөнцийн эзэн Ивээх болтугай.